За энэ дагалдаа хэдүүлээ засыг гэсэн тийм ээ. За тэгвэл хэдүүлээ секшнэлж жоод за энэ мэт. За тэтэл ахын нэрийг ямар нэрээр хадгалсан тий. Тэр нэрийг нь харж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс харж аваад энд матик хэдүүлээ энэ дэр энэ өмнөх энэ сумыг авчаар хумигтшиж байгаа тий. Эндээс нь орж жоод хаюуг хооронд нь холбосон тэрийг хэдүүлээ яг харж агаад алиг алинтай холбосон байна гэдгийг харж байгаа явчих чаа гэсэн үг. За насосны тагийг энэ матик энэ дээр нь төвчж харагч чинь тий. За тэрийн дэлтгийг хэдүүлээ салгаж чаа. Салцсан гэсэн. Би ингээд дураар татаж болсон гэсэн үг шүү дээ. За одоо дахиад матик чинь гэсэн байхгүй нэг хэдүүлээ. За энэ мат команд авлаа. Бүгдээ сонглоо. За энэ бүгдээ. Гэсэн. За окей. Гавчлаа. За зүсэд за зүсэд харахаар одоо нийлцсэн байна те. За ийм байдлаар төлөв засаж алдаа засаж болно гэсэн байна. За энэ дээр Слинтэл байлаа тарай. За одоо би энэ дэрийн таг оруулж ирсэн байна тий холбогчны тагийг оруулж ирсэн байна. За энэ холбогчны тагийг бидэрт 2 хэрэгтэй. За эндээс нь insert component хэдүүлээ дахиад оруулаад ирэх гэсэн үг тий. За энэ дээр таглама энэ за эндээс хэдүүлээ эргээд хааш харсан байх нь хэрэгтэй. За ингэж харсан байх нь би энэ талд хийх гэж байгаа гэсэн үг. Энд хийх гэж байгаа. Энийг хийчих гэсэн үг. Баруун зүгтэлтэй хичээл гэсэн санаа. За одоо тэгэхэд хэдүүлээ нэмээд нөгөө таглаа гэж дангаар нь хоос боочихгүй. Хэдүүлээ жиргээ болохоор энэ тасны жирэг гэдгийг би энэ дээр за ажлын зургийн дээр та нарт өгсөн ажлын зургийн дээр байхгүй байгаа. За энийг харъя. Хааш харсан бэ? За ингэж харсан. За дахиад оруулаад ир. Одоо 2 хэрэгтэй учраас дахиад оруулаад ир тий. За ер нь бол саяны жирэг чинь бол энэ явж. За ингээ харах чи эргүүлээд хэдүүл харах чи гэлээ. Сэлжүүл яж тий. За надад ийм чиглэлтэй харсан нөгөө тал нь ингэж харсан байх. Ийм байрлалуудыг сонгоод авчлаа гэсэн үг тий. За дэлэний буцаагаад нөгөө тэнглэгээ харахаар болох чи ихүүтэй харахаар. За ингээ энэ хавтгай харахаар чсэн бас яаж болох вэ? За тийм би дараагийн нөгөө жишээнд харуулъя. За тэнглэг маань байна. Холболтой баазууд маань харагдаж байна тий. За одоо хэдүүлээ дөрөвний оруулж ирсэн жиргүүдийг хооронд нь холбоё. Жиргийг тагнаас суулгах чинь өдөр шивдэрч чад мэт хийжл. За энэ тэнглэг дээр ирчих чинь тий. За одоо тэгээ окей гэж хараад дахиад мэт нийлэлтэйгээ тэрний нэг энтэй мэт. За өөрөөр хэлбэл энэ дотор юм жирэгтэй болчихлоо гэсэн тий. За одоо жирэгтэй болсон юм чинь суулж болно шүү дээ. За энэ тэнглийг би энэ дэр ингэ бэхэлсэн байгаа юм шиг тий. За ингэ ишээ чирж хөдөлж болж байна. За одоо хэдүүлээ яг уу гэхээр энэ талсыг за дахиад мэт. За энэ талсыг энэ техникний хоногтой параллел гэдэг авчи. За тэгвэл ингээд яг надад алдаа багтаа болоод ирнэ гэсэн үг. За одоо тэгээ хэдүүлээ. Тэр нь бол энэ тэнглэг санийхыг параллел болсон учраас энэ тэнглэгтэй бас энэ хоёр бол мат висэл параллел болсон зав гэсэн үг тий. За энийг авчлаа тий. За авчлаа авч. За тэгвэл одоо хэдүүлээ. Энэ торц гадаргуу энэ торц гадаргуутай нийлнэ. Гэт мат гэд.
За нэгдлийн сүлд идэвхжүүлсэн Ctrl Shift дарааг учраас сүлд идэвхжүүлснийг авчин. За энэ OK гэдэг авчин тий. За одоо саяныхаа энд байгаа. За би orientation руу орж байгаа. Харагдах байдлаа өөрөө хаанаас нь харуул хэвдэх юм бэ? Ингэж хардаг ч юм уу тий. Ийм байдлыг хараад ийм байдлаар харъя гэж ярьлуулчлаа. За энэ тэнхлийг сонгоод төвтэй. Энэ тэнхлийг сонгоод тэр тэнхлэгтэй за тэгснийхаа дараа энэ талсыг сонгоод Ctrl Shift дараа энэ талсыг сонгоод окей. За энэ хараад ирсэн шүү. За яаж гараа. За одоо хэдүүлээ энэ голоо энэ голтой чи. За одоо тэгээд хэдүүлээ энийг ингэнэ. Энэ талс нь наашаа над руу ирэх хэрэгтэй. Тэ? Тэгээд энийг хэдүүлээ тэр ярьж байгаад ингээ эргүүлчих. Энэ гол дээр ингэж одоохондоо матигдэг учраас эргүүлчих. За цааш нь эргүүлсэн ч болно, нааш нь эргүүлсэн. Та нарын дөрөв асуудал. За энэ дээр нь энэ матиг за тэгвэл би болохоор YouTube-оор байтаавал зүгээр гэдгээ харъя. За одоо тэнхлэгийн сонгогдож байна. Ctrl Shift дараад энэ Ctrl Shift-ийг дараад окей. За одоо яах вэ? Би энэ лөө наамч болно гэсэн шүү дээ. Тэнхлүүдийн бат эзэм чи. За энэхлийг энэ талтай бат. Окей. За цааш нь за одоо энэ дээр тосны шүүбэн дээр энэ дээр хүн дээр хэдүүл шүүбийг оруулж ир тэ. За энийг болохоор бид нар бол энэ хаягаар өөрөөлбөл за энэ Trace Parts гэдэг энэ сайт руу орж аваад энэ сайт руу орж аваад тэгээ энэ дээр өөрийнхөө профайлыг мэйлээр бүртгүүлчих юм бэл. Тэгэл энэ одоо энэ дээрээс яг юу сонгоод search-ийг л search-лээд энэ төрлөөс нь өөрт хэрэгтэй гэсэн төрлүүдээ сонгоод явчихна гэсэн. За эндээс нь жишээ нь саяны энэ А зурлал гүйл эндээ за эндээс нь би харж агаад нуу ийм бидэрт 6 хэрэгжтэй байсан бах ийм 8 билүү. За ийм 8 6 энд орж ирж тий. Энийг авсан баг шүү. Тэг ингээд авчиж байгаа гэсэн үг байхгүй нэг аваад download хийгээл Solux гэдэг таруулаад энэ дээр окей download гэл ингээд татаад аваад тавьчихаа. За энэ дээр бол фактор ажиллах гаагүй мэл. За энийг оруулаад ирсэн. Одоо хэдэл сэний ярьсан тосны шүүбэ болон энэ жиргүүдээ оруулж яана гэсэн үг. За тосны жирэг аюу шүүб маань энэ тий. За шүүбэ хэдүүлээ эргүүлж хашаа эргүүлэх тий. Энэ зэтийн дагууч юм. За ингээд зэтийн дагуу эргэлэх нэг юм л болж байгаа шүү. За энийг тэгвэл маус эрээр ингээд нөгөө дэш нь харуулж суулна.
За одоо би ингэ энэ талсыг энэ талстай мат хийчихлээ. Төвш харсан чигээр орчих юм. За тийм үү те. За тэгвэл энэ буцаа. За одоо энийг класс хийж маус error ингэ ирүүлчих. Маус error дарцсан. Ирүүлээд байгаа. Маус error ирүүлээд байгаа гэсэн. Ингэж ирүүлж байна. Ингэж. Заавал яахгүй. Тийм ээ. За тэгэхээр энэ тасыг сонгоод мэт. Энэ тасыг сонгоод мэт тэгээд хэдүүлээ. Эвэ. Нисометр байрлалд оруулж чаар надаа ингэж харагдчихэв. За одоо би яах гэж байгаа гэхээр пенсилч тийм. Энэ тасыг сонгоод мэт. Энэ тас дээр авчирч. За одоо эргүүлж чаад энэ тасыг сонгоод өгч. Энэ тасыг сонгоод өгчөөд мэт гэж. За нөгөө явчихна. F-сийг дараад биш. F-сийг дараад энэ юу хатраа. За одоо ингэж яасан бэ? Ирсэн боловч суурь дээр ирсэн боловч зөрчсөн байдаг юм аа. Тэмлгүүдээр нь би мэт хийчихлээ. За окей. За энийг дахиад хэдүүл оруулж ирээд нөгөө талдаа суулгах юм байна. Биш тий. Эндээс сонгоцсон бол тэ хэдүүл ингээл яхад ороод ирчих. За ингэж хашхаар орж ирсэн. Тэгээ цааталт нэг гэж очирсан байж болох юм байна. Харин тийш нэг жараад энийг сонголоо. Эндээсгээ эндээстэй нэт. За одоо энэ талсыг нэт хийгээд энэ талстай Цаник ийм болсон шүү. Ийм болчих. За одоо хэдүүлээ энд нэг ийм тулгуур оруулж дотоо юм байна. За тэр тулгуур хэдүүл оруулчих. Insert component. Browse. Зэн тулгас хэдүүл оруулаад. За ергийн байрлал нь болно тий. За ингэж байрлуулчихж жагаад хэдүүлээ хаана авах вэ гэхээр энэ дээр яаж орох. Orientation лугаар тий. Orientation лугаараад класс нь харуулж чинь. За харах чиглэлээ ингэ сонгочлоо. За энэ дээр болохоор би бол ингэж эвлүүлэл зүгээр санагдсан. За би дөрөв болохоор дандаа энэ юугээр тэнглэгээр эвлүүлээд байгаа тий. Тэгэхээр хэдүүл энэ хавтгай бас харах байдлаар эвлүүлж болдог. Энэ хавтгай сонгоод энэ дагаад энэ бас ингэ сонгогдоод ороод ир. Өөрөө хэлбэл эвлүүлэх гэж хоёр талын хоёулынгийнх нь бидний нөө сонгож авдаг хавтгаанууд нь орж ирж байгаа байхгүй. За тэгэхээр би эндээс юу шарах гэдэг нь гэхээр хазаа харагдах юм. Энэ орж ирсэн хазаа байгаа юм уу? Энэ хазаа байгаа. Хазаа харагдах юм тий. Нэг эргэцсэн юм шиг санагдах юм. Нэрмэргүй тийм баг эргэчих. За энд нэг холбост ирсэн байна тий. За тэгвэл хэдүүлээ энийг энэ голтой гэх юм болов гэж би харж байна. Биш ээ. Энэ нөхтэй энэний нөх бэхлэгдэг юм болоо. Энийг бэхлэгээл салчлаа. За яа бэхлэгээл салч. Энийг бэхлэгээл салчлаа та. За тэгвэл энийг авахгүй. Тэгэхээр хэдүүлээ тэр бэхлэгээ